Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За Дундгов ногооруулын хөтөлбөр маань 3 жилд амжилттай хэрэгжиж өнөөдөр мотор хажлаараа үргэлжлүүлж байна. За өнөөдөр аймгийн төвийн бүх төрлийн алба агчлал маань тодорхой байршлуудад нарс, за монос, агч, за улиас, хайлаас гэсэн ийм олон төрлийн модуудыг одоо тарьж суулгаж байна. За мэдээж өнөөдөр бол бүх нийтээрээ мод тарих өдөр. За энэ өдөрт зориулж одоо бас ажиллаж байгаа нийт хамтарч ажиллаж байгаа төрийн байгууллагын албан агчдад маш баярлалаа. За энэхүү модуудыг бид энэ жил бол манай хөтөлбөрийн одоо ажлын хэсгийн гишүүд, байгаль орчны газар, сайн цаа сумын тамгын газар, за тэгээд хот огчуулах газар, ОН гээд одоо манай ажлын хэсэгт ажилладаг. За мөн газрын алба, хөдөлмөр албан үйлчлэгээний газар маань дэмжиж ажилладаг. За манай энэ албан агчид маань өөрсдөө Сэлэнг нутгаас одоо нарс болон холбогдох одоо суулгацуудыг өөрсдөө явж авчирсан байгаа. За энэхүү ажлыг дэмжсэн бас сэлэнгчүүдэд бас маш баярлалаа гэж хэлье. За бид өнөөдөр ингээ 1004 суулгацыг одоо суулгаж тарьж байна. Тэгээ энэхүү мод маань цаашдаа 7 хоног болгон одоо 3 удаа авсалж арчлах шаардлагатай. За мөн бид дархны эрдэм шинжилгээний хүрээлэн, за Дундгов аймгийн бас бордоо үйлдвэрлэгч нараас бол бордоо авч моднуудаа бас арчилна. За энэхүү арчилгаа маань бас хийгдэхгүй бол энэ ханган моднууд говьд ороход бас бэрхшээлтэй. Түү одоо ажлыг маань одоо цаашдаа иргэд орон нутгийн иргэд маань маш сайхан дэмжиж жилүү цагаараа энэ моднуудыг ирж арчилдаг, хог шороогийн цэвэрлэдэг, за мөн усалдаг болчих юм бол манай аймаг бол ингээд сайхан ногоон аймаг болох юм аа. Тэгээ энэхүү ажилд одоо бүгдээрээ хамтдаа зүтгэе гэж уриалж байна. Дундгов ногооруулын хөтөлбөрт манай ус цагуурийн байгууллага 80 мод тарьж ургуулж байгаа. Энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа их баяртай байна. Байгууллага агч мод, монс мод гээд 85 ширхэг мод тарьж байна. Тэгээд одоо дундговчуудаа ийм сайхан ногооруулж байгаа ойн төгөлд одоо бүгдээрээ гар үе оролцоорой гэж уриалж байна. Дундгов ногооруулын хөтөлбөрийн хүрээнд манай Дундгов аймгийн мандал сургууль багш ажилтнууд маань нийлээд 52 нарс модыг тарьлаа. Тэгээ байгууллагын зүүн талын зам дагуу за яг өглөө бид бүхэн багш ажилтнаараа нийлээд яг 52 ширхэг юм нарс модыг тарьж суулгаад ингээд маш гоё ногооруулад байж байна. За энэхүү үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа. За Дундгов аймгийн тамгын газар болон байгаль орчны газартаа бас баярлалаа гэж хэлье. Хүүхдийн сурах орчин нөхцөлд бас маш гоё юм дэмжлэг болсон юм гоё орчин бүрдэж байгаад баяртай байна. Бид нар мандал сургуулийн 9 ангийн сүрэн чулуун багштай ангийнхан байна. Тэгээд өнөөдөр нарс ногоон шилмөст гэж мод тарьлаа. Тэгээд мод тарих үнэхээр гоё байгальтай ээлтэй юм байна. Тэгээд мод тарьцгаагаараа хүмүүстээ эко байгальд амьдарцгаая. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.